Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За өнөөдрийн манай өглөөний уулзалтын дээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй аргачлалын талаар, эрх зүй орчин талаас нь Монгол Улсын зөвлөх инженер доктор дэд профессор Мөнхболд оролцож хуульч биднэрт өглөөний уулзалтыг хийхээр болсон байна. Тэгээд бидний хугацаа айгүйх шахамдуу. За тэгээд ярих зүйл маань их учраас шууд агуулга руугаа ороод ярьсан хамаагүй зүг байх гэж одоо дараа нь аль болох асуулт хариулт хэлцүүлэх хэлбэрээр яриа явуучвал илүү оновчтой болов гэж бодож байна. За тэгээд таны өдрийг. За санацгано та бүхэнд бас ийм уулзах боломж гаргасанд маш их баяртай байна. Тэр нэг юун дээр үндэсний хөгжлийн газар ажиллаж байхад бид нар бас энэ хуульчтай холбоон дээр очиж нэг танилцуулга хийжсэн. Тэгээ ерөөсөө Монгол улсын эдийн засгийг ингээ хөгжүүлэхэд хамгийн гол одоо нэг том тэг нь эрх зүй орчин болчиход байна. Тэгээ янз бүрийн олон загвар хийгээд ингээд үзэхээр зэрэг ерөөсөө бидний эрх зүй орчин бүх юм ингээ хязгаарлаж байна. Тийм учраас тэрийг нэг ингээ очиж нэг тайлбарлаж ирсэн. Тэгээ энэ миний хувьд одоо хоёр дахь удаага энэ хуульчтай ингээ уулзч чинь. Тэгээ өнөөдрийн энэ юун дээр би гол ер нь ойролцоогоор 20-30 минут ингээ ярьчих. Тэгсний дараа цөмөрөө чөлөөд ингээ ярьж болно. Хамаагүй миний намайг хүлээн манайхан бол гайгүй байх гэж бодож байна тий. Би хэлцэн ингэх юм уу тий. Ингэх юм. За би үндсэндээ агуулга ер нь яаж авсан юм бэ гэхээр энэ ер нь төсөл гэж юу юм тий. Ингээ төслийг хэрэгжүүлэх үе шат нь ер нь юу байгаа даа. Тэгээд тэзүү тавигддаг юм шаардлагууд энэ маань нэг тухайн салбараас хамаарат өөр байдаг. Тэгээ ер нь тэзүү баримт бичгийн иж бүрдэл гэж юу юм бэ гэдэг. Тэгэхгүй болохоор ингээд одоо жишээлбэл замын тэзүү, уулуурхайн тэзүү, хот байгуулалтын тэзүү, барилгын хөдөө аж ахуйн гэдэг ингээд бүгдээрээ өөр байдаг. Тэгээ энэ өнөөдөртөө яг үнийг хэлэхэд бол эрх зүй байхгүй учраас яг одоо жишээлбэл техник эдийн засаг үндэслэл боловсруулах эрх зүй гэсэн тусгайлсан эрх зүй байдгүй. Тухайн салбар болгон өөр ингэсэн одоо дүрм журм энтрээрээ зохицуулагдаад ингээ явцдаг учраас энэ ерөнхий дээр нь ямар байд юм бэ? Тэгээ ер нь тэзүү боловсруулах арга зүй аргачлал маань одоо ямар юм? Тэгээ энийг нэлээд задлсан маягаар одоо жишээлбэл орчны судалгаа, тэгээ суурь судалгаа, технологийн шийдэлгээд ингээ гих мэтлэн ингэж яваад хамгийн сүүлд нь би энэ дээр энэ юг жишг нэг тэзүү үзүүлээгээд. Тэгэхээр манай холбоо бол яадгүй хэр энэ жилдээ нэг ойролцоогоор нэг 2 тэзүү хийдэг. Өнгөрсөн жил гэхэд зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн паркийн тэзүү, энэ Говьсөнгөрийн аймагт бол олон улсын худалдааны төв, оёдлын кластер нь тэзүү хийгээд ингээд барилга хөгжлийн төв болон бусад төрлийн бүх байгууллагуудаар ингээд хянуулаад, батлуулаад ингээд дууссан ба. Тэгээ ерөөсөө төсөл гэдэг бол ер нь тодорхой зорилгот хүрэхийн тулд энэ хязгаарлалт хугацаа нөөц ашиглаа хэрэгжүүлдэг нэг удаагийн цогц үйл ажиллагаа гэж хэлдэг юм аа. За одоо жишээл хуулийн төсөл бол бас нэг төсөлтэй. Тэрнтэй адилхан гэсэн үг. Ер нь хамгийн гол шинж тэмдэг нь бол зорилготой байх хэвээр, хугацаатай байх хэвээр, нөөц байх хэвээр. Тэгээд үр дүн нь их тодорхой байх хэвээр, нэг удаагийн шинжтэй байх хэвээр гэсэн ийм юугаар явна. За төслийн ер нь өөрийнх нь үндсэн хэрэгжүүлэх үе шат гэж байдаг. За энэ бол одоо жишээлбэл төслийн санаачлага. За ямар ч байсан ингээд ийм төсөл хэрэгтэй гэдэг юм одоо жишээл төрийн зүгээс бол ер нь ихэвчлэн хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар ч юм уу те тухайн яамны өөрийнх нь бодлого зорилтын хүрээнд гарч ирдэг. Тэгэхээр төслийн санаа ингээ гаргаж ирж байгаа субъект одоо жишээл хувийн хвшлээ байж болно, хувь хүн байж болно те хамгийн гол нь тэр төсөл ер нь одоо уул нь бол болдог бол тухайн салбар, улс орон, нийгэм эдийн засгийн систем анализ хийгээд тэгээд тийм leverage point гэж үүдэг. Тэр leverage point олох хэрэгтэй байна. Өөрөөр хөшүүрэх зэгээ. Одоо хөдөө аж ахуй гэдээ байж н хоршоо гэдээ байж н яагаад энэ хоршоо хүчгүй байгаа. Тэгэхээр тэрний хөшүүрг нь юу юм бэ гэдгийг систем анализ хийж ингэж гарч ирдэг. За систем анализыг төрөл бүрийн одоо аргачлалаар ингэ хийдэг л дээ. За бид нар бол систем динамик загвараар юу хөвчлээ хийдэг. За тэгэхээр хийсэн тэр тухайн үеийнхаа юмар хэлнэ. Дараа нь бол ингээ төлөлтийн хэсэг орж ирнэ. Тэгэхээр техник эдийн засгийн урьдчилан судалгаа хийгээд одоо техник эдийн засгийн үндэслэлийг босгуулдаг. За манад бол техник эдийн засгийн
урьдчилан судалгаа хийхгүйгээр шууд техник эдийн засгийн үндэслэл хийгээд байгаа байхгүй. За одоо ганцхан жишээ дээ. Одоо Улаанбаатараас шинэ хар хорин хот руу авцсан байгуулна гэдэг. Жишээлбэл ингээд шууд тэзүү ороод ирж байгаа байхгүй тийм. Тэзүүс уул нь орж ирэх хэрэгтэй эхлээд бодлогын хувьд одоо энэ систем анализ гэдэг эдийн засгийн үр ашигын хувьд нөлөөлөл нь ямар хэм тэгээ тооцохгүйгээр шууд авцсан одоо тэзүү ороод ирдэг. Гэтэл энэ хоёрын хооронд холбохын тулд хөнгөн галт хэрэг байж болно тийм. Өөр хувилбаруудыг тооцохгүйгээр ганцхан сонголттойгоор ингээ ороод ирдэг юм байдаг. Яг хөө тэзүү техник эдийн засгийн үндэслэлийг манай үндэсний хөгжлийн газрын нөгөө 20 оны юу гэдэг юм газрын даргааны тушаалаар нэг техник эдийн засгийн урьдчилан судалгааны арга зүй аргачлалыг баталсан. Энэ арга зүй аргачлалыг батлахдаа өмнө шинжлэх ухаан шинтгэлийн хөгжил шинтгэлийн хороо гэж багт анхных нь ингэж бас хийжсэн. Тэгээ тэрийг сайжруулад хийсэн нэг ийм баримтч байгаа. Гэхдээ эн чинь одоо үндэсний хөгжлийн газар гэж байхгүй. Тэгэхээр тэрийг дагаж мөрдөх юм бол ер нь хэцүү болцсон. Эдийн засгийн хөгжлийн яам тэрийг уул нь бол сайд нь батлаад ингээ аваа явсан бол болох байсан. За тэгээ хэрэгжилт яг ямар байдгийг төслийн удирдлагаар тэгээ хяналт үр дүн гэсэн нэг юм байна. Тэгэхээр төсөл бол өөрөө маш олон хэлбэр байгаа. Энэ дотроос мега төсөл гэдэг ингээ ярьдаг тийм. Мега төсөл гэж яг ямар төслийг хэлдэг юм бэ гэдэг ингээд судлаад үзэхээр нэг ойролцоогоор олон улсд бол 800 сая доллароос дээш төслийг одоо жишээл мега төсөл гэж хэлдэг. А манай ойлголтоор бол бид нар ингээд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр дээр авахдаа 30 тэрбум төгрөгнөөс дээш гэж одоо авдаг байсан. Одоо бол нэг 100 хэдэн 100 хүрсэн үү яасан тэрийг би сайн мэдэхгүй. Тэгэхээр мега төсөл гэдэг маань өөрөө нийгэм эдийн засагт асар ийм нөлөөтэй, үнийн дүн өндөртэй тэгээ урт хугацаанд хэрэгждэг ийм төслүүд ихэвчлэн байдаг. За нөгөөх нь комплекс төслийн асуудал байна. Комплекс төсөл гэхээр зэрэг одоо шил зөвхөн нэг автозамын төсөл биш. Одоо шил үйлдвэр технологийн парк гэдэг байж байна. Тэрэн дотор өчнөө олон ийм жижиг төслүүдийн ингээ хоорондоо уялдаатай ийм төслүүдийг л комплекс төсөл гэдэг байна. Тэгтэл Монгол улс та нар одоо ингээ хараараа өчнөө олон үйлдвэр технологийн паркын төсөл хийдэг, өчнөө олон чөлөө төслийн төсөл хийдэг те нэгэн ч хэрэгждэг. Шалтгаан нь юунтэй байдг вэ гэхээр зэрэг бас агаад эргээл эрхцүүдээр очдог байхгүй. Зүгээр яг жоохон хазаагаад ингээд хэлэхэд бол юу гэхээр зэрэг одоо шил хятад яагаад хөгжөөд Монголд яагаад энэ комплекс төслүүд, мега төслүүд явахгүй байгаа юм бэ гэхээр манайхан авчид тэзүү хижин гэдэг улс нэг газар өгчдөг. Газар өгөнгүүт одоо ингээд мань мэт шиг нэг хэдэн нөхдүүд газрыг хойрлоод баахан төслүүд байршуулад тэгээд тэзүү болгочдөг. Тэнгууд тэрийг авсан хувийн хвшил одоо хөрөнгө оруулагч тэндээ төслийг ямар ч боломжгүй. Яг тэгэхээр тэр хүмүүсийн технологи, үзэл байдал, нөгөө бизнесийн хандлага те өөрийнх нь боломжууд нь өөр байдаг. Хятад яагаад хийчихэд байна вэ гэхээр манайч нөгөө энэ бүх хуулиараа эхлээд заавалжгүй тэзүүтэй байх л гэж шаарддаг. Хятад бол тэгдэггүй. Хятад эхлээд за одоо жишээлбэл ирээн ч юм уу энэ сайхан тал дээр одоо ойдлын парк байгуулъя. За энэ дээр хийхин тулд биднэрт одоо энэ бүс нутагт хичнээн хэмжээний ажлын байр бий болоо тийм байх ёстой үндсэн шаардлагаар тавьчихдаг. За тэгсний дараа нөгөө төслийн комплекс төслийн нэгж өөрөө ажиллаад хувийн хвшилтэй ингээд яриад энд яг ямар төсөл гэвэл энэ юунд нийцэх вэ гэдэг ингээд судалсаар бод хамгийн сүүлд нь ингээд газрын зураг дээр за энэ компаниг ийм энэ хийн гэдэг ингээд бүгдийн дуусан тараа нийлүүлээд тэзүү болгодог. Тэгэхээр энэ нөгөө арга барил аргачлал хоёр өөр болчиход байгаа. Тэгээ тийм учраас манай дээр ихэвчлэн ингээд төсөл их муу хэрэгждэг. Тэгээ яг уул уурхаан төсөл мэднэ тий геологи гээд одоо тэрэн дээрээ үндэслээд одоо ингээд уул уурхаан төслүүд явдаг. Зам тээвэр болохоор зэрэг эхлээд чигээ тогтоодог. Чиг олон хувилбараар тогтчихэд тэгэхээр зам тээврийн ялангуяа автозамын тэзүү л өөрөө онцлог. Автозамын тэзүү хилцэхээр юу хилцдэг вэ гэхээр зэрэг одоо минимум 3 маршрут дотроос хамгийн оновчтойг нь сонгодог. Энэ юуны барилга хот байгуулалтынхаас тэсвэр. Барилга хот байгуулалт болохоор эхлээд ерөнхий төлөвлөгөө хийн, хэсэгчлэн төлөвлөгөө хийн, тэгээд дэд үтсийн төлөлтийн тэгсний дараа байшин барилга нэг нарийн тэзүү рүүгээ ордог. Гэхмэчлэн ингээд энэ бүх төслүүд өөрөө гэсэн юм онцлогтой. За нийгмийн төслүүд бид нар бүгдээр мэднэ.
сургууль цэцэрлэгийн төслүүд байна те. Энэ бол нэг маягийн зургаар хийж болдог. Одоо жишээлбэл 1300 хүүхдийн сургууль, одоо 500 хүүхдийн цэцэрлэг гэдэг. За энийг бол бид нар ер нь үндэсний хөгжлийн газар тэрний өмнөх байгууллагууд бүгдээрээ хийцэн. Зүгээр гадна холболтыг хийгээл болдог. Хөрсийг судалж үзээд хөрс нь үнэхээр цэвтэгтэй үйл энэ дээр тулгууруудыг хийж өгөөд тэгээ холболтыг хийж өгөөд бэлэн зураг ингээд ашиглаж болдог ийм хөвлөрүүд байгаа. За эндээс бол ер нь яг дүгнээд хэлэхэд бол төсөл гэдэг бол зорилго хугацаа нөөц үр дүн зайлшгүй агуулсан байх ёстой. Тэгээ ер нь зөв төлөвлөх, гүйцэтгэлээ зөв хийнах, за эрсдлийг удирдах ийм зайлшгүй юм шаардлагатай байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр эрсдэл бол маш их гарддаг юм байна. За ингэнэ гэсэн тий. За ер нь яг түрүүн би хэлсэн тий одоо ингээд төслийн санаа яаж гарч ирдгийг. За төслийн техник эдийн засгийн урьдчилан судалгаа зайлшгүй ер нь хийсэн зөв байгаад байдаг. Ялангуяа энэ юуны төслүүд дээр мега болон комплекс төслүүд дээр зайлшгүй энэ одоо яг ийм болцоотой юм уу гэдэг. Тэгэхээр ерөнхийд нь ингээ хэлэхэд бол за ямар нэгэн ийм санаа байлаа гэж бодлоо. Энэ санаа ер нь хэрэгжих магадaltaй юм аа. Магадл нь нэг ойролцоогоор 51% юм аа гэдгийг л техник эдийн урьдчилан судалгаагаар гаргаж ирдэг. За тэрэн дээрээ үндэслээд тэгэхээр энэ дээр ялгаа нь бол ийм байгаад байгаа. Техник эдийн засгийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл хоёрын хооронд ялгаа юу вэ нөхөр? Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа нь бол тодорхой орон зайг авч үзнэ, газар байхгүй шүү. Газаргүй тохиолдолд газаргүй байхад нь бүх судалгаа шинжилгээгээ хийгээд за ер нь ойролцоо ийм байх нэ гэдгээ гаргаж ирдэг. За энэ дээр бол макро эдийн засаг болон бусад бүх төр одоо шинжилгээнүүд ер нь үндсэндээ адилхан хийгдэн. Гэхдээ дандаа макро тооцоогоор хийгддэг. Хөрөнгө оруулалтын тооцоон ч гэсэн томцсон тооцоогоор хийдэг. Технологийн энэ судалгаа шинжилгээ ч гэсэн ер нь хийгддэг. За тэзүүн дээр ороод ирэнгууд заавалчгүй газартай байх хэрэгтэй. Газаргүй тэзүү гэж энэ хороод ирэх байхгүй. Тэгэхээр хамгийн эхлээд байр зүй одоо газар өглөө байр зүйгээ тодорхойлох хэрэгтэй. Байр зүй тодорхойлсны дараа геологийн судалгаанууд бүгд хийгдэх хэрэгтэй. Археологийн судалгаа хийх хэрэгтэй. Орчны одоо дэд үтсийн судалгаануудыг хийх хэрэгтэй тий. Тэгээ ингээд бүх судалгаанууд хийгдэн. Түүнээс гадна тэзүү маань үндсэндээ иж бүрдэл гэж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр төслийн суур судалгаа гэдэг хэсэг байна. Суур судалгаан дээр бол макро эдийн засаг тэгээ тухайн салбарын судалгаа, төсөл хэрэгжих одоо аймаг орон нутгийн судалгаа, дэд үтсийн судалгаа гэдэг хүн амын судалгаа, ажиллах хүчний судалгаа гэдэг ингээд бүх судалгааны суурнууд нь хийгдээд суур судалгааны эцсийн үр дүнд нь яадаг вэ гэхээр дандаа шинжилгээнүүд хийгддэг. За хамгийн эхний шинжилгээ бол юу гэхээр пест юм уу, пестеле юм уу, эсвэл пестели шинжилгээнүүд хийгддэг. Энэ шинжилгээнүүд хийгдсэний дараа SWOT шинжилгээ. Тэгээ эднээс юу харагддаг вэ гэхээр зэрэг ер нь бол пест гэдэг маань одоо улс төр ямар байгаа, эдийн засаг нь ямар байгаа, одоо нийгэм, хүн ам нь, технологи нь ямар байгаа. Тэгээ пестели гэхээр нөгөө салбарлуу орчдөг. Одоо хууль эрх зүйн ямар байгаа, тухайн салбар нь ямар байгаа гэдгийг ингээд тэгээ экологи нь ямар байгаа. Тэгэхээр пест гэдэг үгний цаана зүгээр тэр үгнүүдийн юм тогтчл байдаг. Тэгээ пестели энэ төр гэдэг. SWOT шинжилгээ болохоор давуу сул тал тэгээ боломж, аюул гэдэг. Энэ эднэрийн бүгдийг тодорхойлоод дараа нь тэр болгон дээр стратеги бичдэг. Одоо жишээлбэл давуу талаа ашиглаад аюулаа яаж буулгах гэдэг. Боломжоо ашиглаад яаж аюулаа буулгах гэдэг. Тэ. Гэхмэчлэн ингээд бүх анализ хийгээд дууссаны дараа тэндээс одоо нөгөө хэрэгжүүлэгч байгаа төслийн маань ерөнхий зураг л гарч ирнэ. За хязгаар нь юм бэ те. Хориглох, хязгаарлах юу нь ийм болох нэ гэдэг ерөнхий дүр төрх ингээ гараад ирт юм байна. Тэгээ ер нь бол цаашдаа ингээд хөрөнгө оруулалт бүх юм. За ингэсний дараа одоо зураг төслийн ажил орж ирнэ. Тэгэхээр тэзүү нэг ойролцоогоор яг хэрэгжих төслийн хэрэгжих магадлалын та нар бол нэг ойролцоогоор 80% гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр тэзүү гарцсан учраас энэ хэрэгжнэ гэдэг бол худлаа шүү. Яг тэгээ 80% таахгүй. Зураг төсөл ингээд хийлээ 95% таа бол. Ахаа цаана 5% үлж байгаа. Тэр 5% юуны хувь гэхээр тухайн төслийг авч явах одоо менежментийн асуудал, санхүүгийн асуудал тий. Тэгээд энэ хөрөнгө оруулалтын асуудлууд байж иж ингээд дараа нь комплит ингэж болдог. Тэгэхээр энэс цаашаа бол бас муу адилхан
дараа нь энэ төсөлтэй холбоотойгоор. За энэ дээр ер нь үндсэндээ тэзүү боловсруулалт тавигдах шаардлагууд ер нь ихэвчлэн ажлын даалгавар их ер нь яадаг. За төр бол угаасаа нөгөө өөрийнхөө салбарын хувьд яамдууд өөрийнхөө юугаар ажлынхаа хүрээнд ер нь нэг загвараар ер нь ерөнхийдөө ойролцоо байдаг. Хувийн хвшил бол өөр. Одоо манай холбоо бол хувийн хвшлийн төслүүдийг нэлээд хийдэг. Хувийн хвшил бол ихэвчлэн харж байгаа өнцөг нь бодлого гэхээс илүү ашиг, эдийн засгийн ашиг өгөөж юу юм бэ? Манай компани энэ төсөл хэрэгжүүлээд яаж цаашаа тэлэх юм бэ? Зах зээлд яаж байр суурь олох юм бэ? Энэ чиглэл рүүгээ төлхөө байдаг. Тэгээ энэ дээр бол үндсэндээ захиалагчийн даалгавар бол ер нь төслийн үндэслэл юу гэдгийг, төслийн зорилго зорилт юу байгаа. Тэгээд яамдууд сүүлийн үед яадаг вэ? Дээр үед бол аваа гайгүй ус. Төслийн хүрээнд шийдвэрлэх асуудал гэдэг яамныхаа өөрийнхөө хариуцж байгаа ажлын баахан шийдвэрлэх ёстой асуудлаа хавчуулдаг болчиход байгаа. Гэхдээ яг энэ сүүлийн үеийн юм өмнө бол нэг тэр гайгүй гэдэг. Ер нь их хвчлэн одоо төслийн суурь сургалтай эрэлт нийлүүлэлт тэгээд ер нь тэзүү боловсруулах үе шатуудыг заасан байдаг, хугацаа байдаг, зургийн ижүүлэлт, тайлбар бичиг нь ямар байдгийг. Тэгээд ер нь төслийн тусгаас нь нөхцөлгээд одоо ямар мэрэгчлэлтэй, ямар чадвартай компани одоо юу гэдгийг тэр бүгдийг тавьчихдаг. Тэгээд ер нь хүлээж авахдаа бид нар юу хүлээж авах юм бэ? Яаж хинээр хилцүүлээд хинээр батлуулаад бид нар эцсийн үр дүнгээ хүлээж авах юм бэ гэдэг үндсэндээ нэг иймэрхүү шаардлагуудыг ер нь тавьчихад байгаа. Ер нь хэрэгжлэн ингэ тий. За ингээд иж бүрдэл гэсэн түрүүн би хэлсэн шүү дээ. Төслийн суурь судалгаа үндсэндээ төслийн шийдэл гэсэн юм. Цаашгүй хоёр юм байх хэвээр. Өшөө дээр нь зургийн иж бүрдэл байх хэвээр. За энэ гурав байхгүй бол тэрийг тэзүү гэж үзэхгүй. Энэ дээр нэмэх нь экстра тэр одоо цагаалагч талаас тавьсан судалгаанууд байна. Ийм юм гаргаад энийг шийдээд өгөөч. Жишээлбэл тий. Гэх мэтлэн тийм. Тэгээ яг энэ эхнийх нь түрүүн би хэлсэн шүү дээ. Энэ бүх суурь судалгааны. Тэгэхээр үндсэндээ 3 бот заашгүй байх хэрэгтэй. Хамгийн минимум энээс бас өргөжж болно. Одоо жишээл байгаль орчны төлөв байдлын судалгаа бас тусдаа бот болж орж болно. Заавчгүй байх хэрэгтэй. Тэгээд энэ бүгд нийлээд энэ төслөө өстө зургийн иж бүрдэл бол тэзүүдээр ихэвчлэн заасан байдаг. Одоо жишг зураг гэвэл өөр. Нэг маягийн зураг гэвэл бүр нарийн болоо авчихдээ. Гэхмэчлэн яг нөгөө тэзүүг ингээд ер нь ерөнхий төсөл авахын тулд ингэж авсан байдаг. Ер нь ихэвчлэн энэ 3D сүүлийн үед 3D зураглал өшөө дээр нь анимашнтэй бүх юмыг ингэж шаарддаг болчиход байгаа. Тэгээ иймэрхүү маягаар явна. Ерөнхийдөө энэ схем нь бол амархан л та. Ер нь тэгтээ нэг бас та нар ингээд бас нарийн судлаад ирэхээр шүү дээ ийм гарч ирдэг. Оросууд техническое, экономическое основание гэдэг ТО гэж ярьдаг. Feasibility study гэдэг нь энэ барууных маань ярьдаг тийм. Тэгээ энэ хоёрын хооронд жоохон зөрүү байгаад байдаг. Яг арга зүй аргачлал. За яг түрүүний хэлдэг ингээ асуудлыг тодорхойлох ингээд зах зээл тийм. Тэгээд эрэлт нийлүүлэлт, өрсөлдөгчийн одоо судалгаа. За энэ бол техникийн судалгаа тийм. Техник технологийн судалгаанууд ингээд. Тэгээд энэ дээр одоо хөрөнгө оруулалтын тооцоо хийгээд санхүү, эдийн засгийн үр ашигын тооцоонууд, эрсдлийн шинжилгээнүүд тэгээд хөрөнгө оруулалтыг яг яаж хийх гэдэг юм бэ? Одоо жишээл төрийн үйлчлэлийн түншлэр хийх юм уу? Эсвэл одоо улсын төсвөр, орон нутгийн төсвөр хийх юм уу? Эсвэл энэний ийм нөгөө комбинац байх юм уу гэх мэтлэн. Тэгээ яг санхүүгийн энэ зардлууд бол одоо хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардал, OPEX, CAPEX гэдэг ингээд нэлээд нарийн ингээ явцдаг. За энийг бол цааш нь ер нь зорилтын дээр ер нь юу хичигддэг юм бэ гэдэг энэ дээр мэдээж слайд үлдчих учраас та бүгд бас ингээд энийг ингээ харах хэрэгтэй. За энэ дээр үндсэндээ бол энэ смарт аргыг ер нь ашигладаг төслийн зорилтын тий хамгийн гол нь тодорхой байх, оновчтой байх, хэмжиж болох үз, хөрч болох үз, хэрэгжүүлэгч тий тодорхой хугацаанд төлөгдсөн байх энэ төр. Тэгээ ер нь үндсэндээ бид нар бол энэ смарт аргыг л ашигладаг юм байгаа. За нөхцөл байдлын шийдлгээ түрүүн биелсэн тийм ингээ макро эдийн засгаас эхлээ хүн ам зүйн судалгаа тэгээ өнөөгийн байдлын судалгаанууд бүс орон нутгийн энэ судалгаанууд хамгийн гол нь хууль эрх зүйн судалгаа, бодлогын судалгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр магадгүй би нөгөө хууч хүн биш учраас та нарт бас яг энэ юу гэж магадгүй. Тэгэхээр
манай хууль эрх зүй бол ер нь ингээд салбарынхч бай ингээд уншихаар ер нь тийм айгүй товчхон. Тэгээд ерөнхийдөө юу хэмтэй нэг тийм үзэл баримтлалын төвшин шиг юм уу ийм хуулиуд байгаа. Тэгвэл сайд нь гарч ирэнгуудаа журмаар ингээ авчид бүгд гэж яаж өөрчлөлт хийдэг. Гэтэл Японых одоо Оросынх, Германых гэхээр хууль нь аюул зузаан. Одоо нэг журмаар зохицуулах ёстой гол заалцуулт нь хуулинд орцсон байдаг учраас тэнд ямар нэгэн ийм өөрчлөлт гарахгүй. Яг л одоо тэр хуульд яаж заасан гэхээр нэг хуулийн доктортой байгаад байдаг. Манайх болохоор зэрэг бид нар заашгүй нэг хууль орчин, эрх зүйн орчны шинжилгээ хийхээс өөр аргагүй болчиход байгаа. Одоо жишээлбэл бидний одоо хийж байгаа бүссэн хөгжлийн хүрээнд хийх гэж байгаа тэр хууль эрх зүйн орчин шинжилгээ хийгээд яг энийг хийхэд яах юм бэ? Одоо би жишээлбэл маш олон кейсийг хэлж болно. Одоо жишээл бид нар ингээд өнгөрсөн 25 онд бид нар 24 онд юм байна. Сонгол болдог жил 24 он шүү дээ. 6 үйлдвэр технологийн паркийн одоо урьдчилсан тэзүүс хийгээд дууссан. Тэндээс ингээд судалгаа хийгээд ингээ үзэхээр манад бол нөөц байгаад байдаг. Зах зээл байдаг. Тэгэхээр тэр зах зээл урд байгаад байгаа. Тэгээ нөгөөдхий чинь ингээд аюу зөрөгтэй ингээ хийчих гэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалт байна. Тэн дээрээс ганцхан тэр 3 хэдийн хідчвлээ нэг заалт байна. Тэрэн дээр юуг заасан гэхээр зэрэг эдийн засгийн бүс нутгийн интеграцид орж болно. Эсвэл чөлөө худалдааны хилцээр ингэ заасан. Тэгтэл одоо Герман, бус орнууд одоо Герман, Польш хоёр ихэд эдийн засгийн интеграцид орсон тийм. Герман, Чех эдийн засгийн интеграцид орсон. Интеграцид орохоор яадаг вэ гэхээр нөгөө автомашины үйлдвэрийн сэлбэг эдэнг бус юмыг нийлүүлж байгаа нь илүү их хожоод байдаг байхгүй. Өөрөө нөөцтэй тэрэн дээрээ тулгуурлаад одоо хөдөлмөрийн нөөц бий болгоно. Үр ашиг нь аягүй их. Одоо Польш одоо маш богино хугацаанд 1990 онд 300 тэрбум доллар эдийн засагтай байсан. Одоо 1.80-ийн эдийн засагтай болсон. Дэлхийн том эдийн засагтай орны чагсаалтын 20 бичигдэж байгаа. Яг тэр загварыг Монголд ингээд тавихаар бид нар 2040 он гэхэд байна шүү дээ. Азтай хамгийн өндөр хөгжилтэй орн болох болцоод байгаа. Ойролцоогоор бид нар нэг хамгийн одоо ашигтай хувилбараар нь ингээд тооцоод 180 тэрбум долларын эдийн засагтай болох гэдэг. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $35,000 болох гэдэг. Тэгэд л нөгөө яг тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтчинд тэр бүгдийг чинь ингээд боочдог. Тэр одоо нөгөө хийсэн 6 одоо тэзүү шүү дээ тийм. Одоо тэзүүг нь хийж байгаа л да. Ингээд надтай байнга ажиллаж байгаа. Техникчлийн цаатууд гараад байна. За хэрв тэрийг ингээд хийчихвэл би одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлын дайсан болж өрөх гэдэг шүү дээ. Техникчлийн ингээд ийм асуудлууд энэ эрх зүйдэр аягүй их гарч байна. Одоо би сая томын хэллээ тийм. За бодлогын шинжилгээ хийх хэрэгтэй. За нөгөө RC-араа 25 тэгээд ингээд бүгдийг тооцоод ингээд доошоо ингээд яваад яг тэр аймаг орон нутаг сумын хөгжлийн бодлого ямар байна? Яг энийг одоо дэмжих хэрэгцээ орчин байгаа юм. Бодлого нь байгаа юм гэдэг. Бүх нарийн ингээд судалгаа шинжилгээ хийгээд дүгнэлт тавьчихдаг. За энэ дээр нөхцөлөд ер нь явж хамгийн чухал юм бол юу гэхээр нөхцөл байдлын шинжилгээ гэдэг байхгүй. Нөхцөл байдлын шинжилгээ муу гарах юм бол, буруу гарах юм, дутуу гарах юм бол төд төсөл хэрэгжихгүй. Ямар ч боломжгүй болчихдог. Тэгэхээр амжилттай төсөл яг ер нь бол ингэж ярьдаг олон улс 1000 төслөөс төслийн санаанаас ойролцоогоор 18 нь хэрэгжүүл амжилттай гэж үздэг. Тэгэхээр ерөөсө эн чинь нөгөө ингээд уул нь бол бид нар бүгдээрээ нийгмээрээ бид нар ингээд шинэ юмны эрэлхийд явж ийж Монгол улс өгчих гээд байна. Тэрнээс ганц нэг хүний санаагаар ганц нэг улс төрчийн санаагаар явна гэсэн үг биш гэсэн санаа. За тэгээ эрэлт нийлүүлэлтийн шинжилгээ. За эрэлт байна уу тий? Яг одоо энийг хийх гэхээр эрэлт байгаа юм уу? За өнөөдөр ямар нийлүүлэлт яваад байгаа юм тий? Тэгэд нийлүүлэлт одоо тэрний түүхийд одоо материал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт нь ямар баг? Тэгээ эндээсээ яах вэ гэхээр зөрүүгийн анализ хийдэг. Тэгэхээр нөгөө яг энэ төсөл одоо шил оёдлын кластер гэхэд оёдлын кластер байгуулах тэр орон зай нь ямар байгаа юм бэ гэдгийг ингэж тодорхойлж гаргаж ирдэг. Тэгэхээр хинээс юу худалдаж аваад яаж боловсруулад хэн зарах гэдэг юм бэ гэдэг энэ
жоохон макро төвшний ийм шинжилгээнүүд гарч ирдэг юм аа. За ачгүй амжилттай. За хамгийн чухал юм бол энэ төслийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологийн шийдлүүд. Тэгэхээр манай дээр гарсан кейсүүд их байгаа л да. Монгол улсд бол технологи дамжуулалтын тухай хууль 1992 онд билүү 90-ад оны 96 онд юм батлагдсан. Тэр технологи дамжуулалтын тухай хууль ингээд шинжлэхдэггүй тэрийг хэн хариуцж байгааг нь мэддэхгүй өнөөдөр хүртэл яваад байгаа. Тэгээд энэ яагаад ийм чухал юм бэ гэдэг. Яагаад тэгэхээр бид нар технологийн үнэлгээ хийдэг байна. Технологийн үнэлгээ хийдэг байгууллага байна. Хуучин бол яг технологи дамжуулалтын төв өнтер гэд байсан. Одоо бүр байхгүй болсон. Одоо жишээлбэл гашуун сухад ганц модны төмөр замын холболтой байна. Тэрэн дээр яг технологийн судалгаа хийгдэг байна. Өөрөөр хэлбэл техник эдийн засгийн урьдчилан судалгаа хийхдэггүйгээр шууд тэзүүр орсон. Тэгээ ингээ харахаар яаж ийм нөхөр одоо та хэдэд зүгээр товчхон хэлгээд 5-7-оос гашуун цухад руу явж байгаа төмөр замын тонн километрийн өртөг нь автотеврээс үнэтэй гарсан. Автотевр хямдхан болчиход байгаа байхгүй. Тэнгууд автотеврийг ахаад бид нэр бууруулж чадж байгаа 30%. Одоо жишээл цахилгаан одоо трак оруулж ирээд ингээд зохион байгуулалт хийгээд ингээд үзэхэд зардал нь 30% буурч байгаа. Тэгээ энэ бол яг бодиттой судалгаа л яг тэгээд бид нар тэнд 43 цахилгаан трак оруулж ирээд одоо яг бүтэн жил болж байна. Тэгэхээр 100 яах нь уу, намар яах нь уу, өвөл яах нь уу, хавар яах нь уу бүх техникийн судалгааг нь хийгээд ингээд үзэхээр ойролцоогоор 30-аас 35% эдийн засгийн үргэлж нөгөө одоо явж байгаа автотеврээс хамаагүй ашигтай байх нь шүү дээ, тийм. Ингээ гараад ирж байгаа. Тэгэхээр эндээс ингээд технологийн судалгаа хийгээд ингээд нарийн ингээд үзэхээр ер нь бид нэр төмөр зам барих шаардлагатай юм уу? Ийм асуудлаар ирж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нэг шак мак чинь 140 тонн гэж ирж байгаа. Гэтэл нэг одоо явж байгаа галт тэрэг чинь 65 тонн. Нэг боон л. Тэгэхээр одоо явж байгаа юу болохоор автотевр яаж ийн нөхөр 140 гэдэг чинь 2 бооны аж ахуйстай ачиг тэгэд байгаа зү. Өшөө дээр нь 30% хямдхан хийх болцоо та. Австралид бол бүр ингээд богоон шиг урт автотевр байгаа. Тэр нь бүр эдийн засгийн маш өндөр үр ашигтай байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ технологийн судалгаа дутуу хийгээд байна гэдэг чинь эдийн засагт асар хортой болчиход байгаа. Тэгээ одоо бид нар чинь 800 хэдэн сая доллараар одоо энийг барих гад ингээд баахан нүүрсээ өгөөд гэхмэчлэн тий. Тэгээ нэг бодлогын шийдэл ер нь жоохон дутуу гараад байна гэдэг санаа хэлдэг байна. Тэгээ энэ технологи дээр маш их юм байгаа. Бид нар бүтээгдэхүүнээ яг тодорхойлоод одоо жишээл одоо бид нар нэг зүгээр би зовлонгол ярьж байгаа юм шүү. Улаанбаатар төмөр зам 200 вагоноор ингээд яаж байгаа. Чагсаалаас гаргаж байгаа. Нөө ашиглах боломжгүй болсон. Тэнгууд урдаас татдаг байсан 600 вагоноор татдаг байхгүй. Одоо 200 ашиглалт гарч байна. Тэгээ одоо энэ 4 сараас эхлээд яах вэ гэхээр зэрэг замын үн дээр түгжрэл үүснэ. Тэнд байгаа тэр олон контейнерыг одоо 200 вагон ингээд дутагдчих гээд тийш цогтуудагдаад ирлэн тий. Тэрийг яаж нааш нь татах вэ? Тэгэхээр нөгөө технологийн судалгаа хийхээс орохгүй. Манай холбооноос бол технологийн судалгаа хийгээ гаргацсан. Нөгөө цахилгаан тракер нааш нь татъя гэдэг. Тэгээ ингээд тооцоод үзэхээр одоо явж байгаа тарифаас нэг 20% өндөр байгаа. Гэхдээ бид нар тасралтгүйгээр ингээд татна. Тэгэхээр энэ нөгөө нийгмийн эдийн засгт үзүүлэх нөлөөлөл нь одоо та бидний хэрэгэлдэг импортоор орж ирж байгаа бүх бараа бүтээгдэхүүн чинь өсгөн гэсэн үг байхгүй. Тэр чинь. Тэгээ эргээд ингээд ийм аюултай байдаг. Тийм учраас бид нар аль болохоор энэ техник технологийн шийдлийг маш олон хэлбэрээр, олон хувилбараар ингээд судлаад яг манай улсын нөхцөл байдал яаж одоо хийж болох юм бэ гэдэг талаас нь илүү их анхаарах хэрэгтэй байна. Тэгээд ер нь хөвчлэн хулигчдаг байхгүй. Нөгөө технологийн судалгаа хийхгүйгээр нөгөө цахилагч тал энэгээр хийчихээ гэхээр нь тэрнгээр нь хийгээд өгчдөг. Тэр нь эдийн засгийн үр ашиг тэгээ явцдаа улс орнд ийм хохиролтой ийм шийдэл болчих гээд байна. За тэгээд барилга байгууламж дэд үтсийн төлөлтүүд ингээд нэлээд ингээд явдаг. Тэгээ энэ бол яг стандартын дагуу явцдаг учраас гайгүй. За хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө за гол нь удирдлага зохион байгуулалт ямар байх юм, хүнээ хаан сургах юм тий. Тэгээ эн чинь нөгөө яг хүний нөөцөө бэлдэн өшөө дээр нь энэ
өмчлөлийн асуудал. Одоо жишээлбэл бид нар сая хамгийн сүүлийн тэр тэзүүн дээр бол яасан гэхээр орон нутагт эрхийг өгсөн. Та нар одоо жишээл Говьсүнбүр аймаг та нар Боржхон гэдэг Говьсүнбүр аймгийн хөгжлийн корпорац байгуулаа. Тэгэхгүй бол улсаас хараад ерөөсө бүтэхгүй байгаа. Нөгөө төслийг чи явуулахын тулд төслийн нэгжийг засаг даргын дэргэд байгуулад тэгээ ингээ явсан нь илүү оновчтой. Тэгэхгүй болохоор энэ том одоо жишээлбэл бүссэн хөгжлөөр явах юм бол Говьсүнбүрийг хайчих штэ. Тэгээ төсөл нь хэрэгжихгүйгээд гихмэчлэн энэ бүх юмнуудыг бид нарийн одоо шийдэж өгнө л доо. За санхүүгийн асуудал бол төслийн санхүү хөрөнгө оруулалтын асуудал ерөөсөө хоёр юм байна. Зардал орлого хоёр. Зардлаа тооцоод орлогоо ингээ ямар юугаар тооцох юм бэ гэдэг. Энэ бол стандарт ерөөсөө тэгэл явцдаг. За энэ дээр за дараа нь эдийн засгийн үр ашиг байгаа тий. Санхүү хөрөнгө оруулалтын ийм үр ашигын шинжилгээ. За энийг бол манай яг мэрэгссэн нөгөө хүмүүс маань ингээ тооцоод ингээ гаргацдаг. Тэгээ энэ санхүү хөрөнгө оруулалтын үр ашиг нэг өөр, эдийн засгийн үр ашиг нэг өөр шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бид нар одоо нийгэм эдийн засгийн үр ашиг дээр бид нар систем динамик загвар ашигладаг. Энэ дээр бид нар бас систем динамик загвар одоо сүүлийн тэр олон төслүүд бүгдэн дээр нь хийсэн. За эрсдлийн шинжилгээнүүд байгаа. За эрсдлийн шинжилгээ маш олон байж болно. За хөрөнгө оруулалтын эрсдлийн шинжилгээ, эдийн засгийн, тэгээ бизнесийн, улс төрийн, байгаль орчны гэдэг ингээд бүх эдийн юуны үнэлгээг хийдэг. Тэгвэл бид нар энэ эрсдлийн үнэлгээг одоо нүүбийн гаргасан тийм эрсдлийн үнэлгээ гэдэг. Тэрний аргачлалаар ингээ хийдэг учраас манай хийдэг юмнууд бол яг олон улсын стандарт нийцээд ингээ явждаг юм байгаа. За тэгээд өөр мартсан гайгүй те байгаль орчны үнэлгээ хийдэг те. Гэхдээ ихэвчлэн ерөнхий үнэлгээ хийдэг. Тэзүү гарсны дараа байгаль орчны наривссан үнэлгээ хийдэг. Манайхан заримдаа ялангуяа дүүргүүд хууль эрх зүйн мэддгүү аймагуд яадаг вэ гэхээр зэрэг тэзүү нэмэх нь байгаль орчны үнэлгээ хийж өгөөч гэж зарлцдаг байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө хугацаанд намжихгүй. Эхлээд нөгөө тэзүүн батлагдана. Батлагдсан тэзүүн дээр үндэслээд байгаль орчны наривссан үнэлгээ хийгдэнэ. Тэгээ байгаль орчны наривссан үнэлгээ хийсний дараа газар хөндөх эрх нь нээгддэг. Тэгэхээр эн чинь өөрөө хоорондоо бүгдээр ийм уялдаатай. Тэгээд энэ төслийн зураглалуудыг ер нь эскиз зураглалуудыг ингээд одоо байр зүй тэгэл бүх төрлийн нөгөө шаардсан юмар нь бүгднийг ингэж гаргаж өгдөг юм байна. За төслийн үр ашигын нөлөөллийг түрүүн биелсэн те эконометрийн одоо цувааны арга, ердийн дифференциал, корреляц тэгээ энэ олон хүчин зүйлсийн анализаар хийдэг, эдийн засгийн салбараар Леонтовын загвараар хийдэг орц гарсан юм. Тэгээд бид нар бол ер нь энэ систем динамик загварчлаар хийждэг. Яг тэгэхээр энэ систем динамик загварчил яг сүүлийн үеийн нүүбээс одоо та нар мэднэ миллениум гэдэг тэр юуны хүрээнд энийг өгсөн. Тэгээд систем динамик загварчил дээр бид нар яасан гэхээр манай шинжлэх ухааны технологийн их сургуулийн ректор байсан Бадарчгай тэр энэ систем баахан програм гончууд оруулж ирээд тэгээд систем динамикийн хүрээлэн гэж байгуулсан. Төв гэж. Би тэнд ахлах мэрэгчлэлтнээр нэлээд олон жилийн ажилласан. За манай хамт ажиллаж исэн хүмүүс маань одоо шүтээсийн ректор инээтэрэгээд дандаа өндөр албан тушаалд ингээд явж байгаа. Зарим нь үндэсний аюулгүй байдлын түвшинд тэмдэг ажилладаг юм байна. За үндсэндээ дүгнэлт хэсэг дээр бол одоо яг хөрөнгө оруулалт хийгээд ингүүл ингэн гэдэг бүх нарийн юмнуудаа бичнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ийм үе шатууд дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Бүр юун дээр анхаарах вэ гэдэг детальны маш сайн зөвлөгөө өгч бичиж өгдөг. Тэгээ нөгөө түрүүний хэлдэг нөгөө одоо энэ нөгөө жишээлбэл ямар бүтэц зохион байгуулалтаар ямар хөрөнгө оруулалтаар хийх юм бэ гэдэг нь үлдээ бичихгүй бол. За энэ бол өнгөрсөн жил хийсэн нэг ийм төсөл байгаа. За энэ логистикийн төвөөр энэ түшиглээд хамгийн гол нь олон улсын худалдааны оёдлын кластер хийх юм улсын захиалгад энэ төслийг хийсэн байгаа. Энэ бүссэн хөгжлөөр. За энэ дээр нөгөө иж бүрдэл энэ гэрээ байгаа. За гэрээний асуудал бол зайлшгүй бас нэг чухал бүрдэл байдаг. За энэ нөгөө одоо тэгээд нөгөө энэ чинь маш олон газараар хилцүүлнэ шүү дээ. Одоо жишээл хамгийн ихнийх нь бол орон нутг дээр хилцүүлнэ. Газрын зөвшөөрлөө авна, тий газраа
нөгөөдөл чинь гаргаж өгнө. Тэрэн дээр нь үнэлж чинь. Тэгээд энэ дүгнэлтүүд гээд бүх юмнууд нь ингээд явдаг юм байна. За ингээд нөгөө байнгын нөгөө энэ хамгийн гол нь нөгөө тэзүү боловсруулаад дуусны дараа нөгөө гүйцэтгэлийн тайлан гэж юм байдаг. За энэ гүйцэтгэлийн тайлан дээр бүх хилцээр хэмжээс яаж хийсэн бүгдийг зурагч байна. А тэгжээж энэ нөгөө хийсэн ажлын тайлан болж байгаа. За иж бүрдэл одоо энэ дээр бол ингээд түрүүний хэлсэн те одоо энэ төслийн суурь судалгаа, төлөлтийн шийдэл. За энэ болохоор өөрсдөө ингэсэн бид нэр бүссэн хөгжил тэгээд нөгөө орон зайн төлөлт аж үйлдвэрлэлийн судалгаа хийж өгч гэсэн. Аймгийнхаа. Тэгээд тэрийг бүгдийг хийсэн. Өшөө дээр нь энэ систем динамик загварчлаа. Тэгэхээр нөгөө аймаг өнөөдрийн байдлаар дандаа татаасаар явж байгаа. Тэгээ аймаг ямар зорилго тавих юм та нар татаасгүй болгооч гэдэг. Инхийн тулд та нар юу хийх юм бэ? Та нарт ийм нөөц болцсон байна те. Инхийн тулд юу хийх юм бэ гэдэг. Энийг бүгдийг ингээд энэ чинь 1000 орчим хувьсагчаар хийсэн. 900 эд хувьсагч. Тэгээ түрүүний хэлсэн зорилготой ингээд бүгдийг ингээд босруулсан. Энэ дээр бол бид нэр 5 зорилт тавьсан. Энэ төслийг хэрэгжүүлэх. Тэрний түрүүний хэлдэг Говьсөнбөр аймаг бие даасан эдийн засгийн бүстэй болох ёстой шүү гэдэг. Тэр энэ зөвхөн ганцхан одоо тэзүү шүү дээ. Тэр аймагт яг ямар эдийн засгийн үр нөлөө өгөх юм бэ гэдгийг нэлээд юм наривчилж ингэж хийж өгсөн байна. Яг нь аймагуд өөрсдөө ингэж хүсдэгтэй. За бидний юмыг ийм шийдэд өгөөч. За ингээд энэ нөгөө ер нь одоо улсын нөгөө бодлогууд чинь ямар бодлогонууд байгаа юм те. Энэ төсөл хэрэгцснээр эднэртээ яаж нөлөөлөх юм гэдэг зураглалуудыг. За тэгээд нөгөө одоо бүссэн хөгжлийн хүрээнд хийж байгаа энэ зураглалуудыг хийж өгсөн. Энэ болохоор за зүгээр энэ чи ингэх юм байна те. За одоо ингээд ер нь одоо энэ дээр юм хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн ганцхан Монголоо харахгүй. Одоо энэ хил орчим дээр юу болоод байгаа. Гадна дотн ямар болцоонууд байгаа юм. Бүр энийг ингээд наривчилж ингээд судалж өгсөн. Манай явдгаа. За хаанаас яаж холбогдох болцоод байгаа. Өөрөөр хэлбэл эндээс гарсан бүтээгдэхүүн юунууд нь яаж татагдах юм. Тэгээ эдийн засаг дэд үтсийн газар зүйн холболтууд нь яаж одоо яваад байгаа юм. Явах юм. Тэгэхээр бид нар зөвхөн ганцхан 4 цэгийн хооронд тэзүү хийдэг. Тэр 4 цэгийн хооронд тэзүү хийчихээр яадаг вэ гэхээр яг зэрэгцээд ямар төсөл байгаа юм бэ гэдгийг олж хардаг байхгүй. Тэгээд нөгөө зэрэгцээд байгаа төслүүд нь бие бинийгээ татаа унгаачдаг. Яагаад тэгэхээр нөгөө эрэлт нийлүүлэлт чинь нэг шүү дээ тий. Тэгээ энэ дээр бид нар ингээд нэлээд наривчсан судалгаанууд ингэж ArcGIS дээр ингээд хаашаа юу хийх гэдэг. За одоо энэ нөгөө яг Говьсөнбөр аймгийн өөрсдийнх нь хүсэж ийсэн одоо хөдөө аж ахуйд одоо нөөц нь ямар болцоонууд байгаа гэдгийг бүгдийг ArcGIS-аар ингээд тооцоолоод ингээд газрын зураг болгож тэднэрт ингээд өгч байгаа. За зүүн бүсийн тэр хөдөө аж ахуй дээр бол маш нарийн хийсэн л дээ бид нэр. Тэрийг яагаад тэгэхээр нөгөө их хурлын гишүүд нь маш их шахсан бид нэр. Гэр жоохон байж байгаад очиод танилцуулгаа ийм ийгээд өгөөч гэдэг ингээд идэг. Тэгээ нүүд чинь бүр баг нөгөө эрдэмтдийн ажил болоо хувирчиж байгаа байхгүй тийм. Тиймэрхүү юмнууд байгаа. За энэ нөгөө ер нь систем динамик маань ерөнхий загвар бол ингэж харагдана. Энэ төр хөдөө аж ахуй нь ямар байгаа. Тэгээ боловсруул бид нар гол нь нөгөө үйлдвэрлэл хөгжүүлэх гэдэг байгаа шүү дээ тийм. Ингээхийн тулд энэ яаж ингэж өөрчлөгдөж байгаа. Тэр ихтгэл Говьсөнбөр аймгийн температур агарын одоо температур нь 2050 он төр яаж өөрчлөгдөх юм те. Гэхмэчлэн ингээд маш их эрдэмтдийн ажил бид нэр ингээд цагааргаар хийлэгдэж байгаа. Тэгээ энэ яг хөө зүгээр энэ төслийн онцлог нь орон нутгийн хөгжил байсан учраас бид нар бас энэ дээр нь өөрсдийнхөө бас сорьсон юм. Нөгөө Сэлэнг аймагт яг ингэж хийсэн байхгүй бүх юм. Тэгээ бүр ингээд ургац одоо ямар тохиолдолд авдгийг. Тэгээ бидний энэ судалгаагаар их сонин юм гарсан шүү дээ Сэлэнг аймаг дээр. Яг хаврын тариалт ингээд хийчээд 6 сарын ихээр одоо 6 сарын сүүлийн хооронд гам болдог. Одоо тэр давтам чинь нэмэгдээд байгаа байхгүй. Ингээд динамик цагвар хийхээр. Тэгээ энийг яаж шийдэх вэ гэдэг. Нөгөөдөл чинь шийдлээ хүсэн шүү дээ. Тэгэхээр бид нар дандаа ийм хөв цөөрөн байгуулаад одоо тэндээс услага хийхээр дандаа ийм шийдлүүдийг гаргаж өгч ирсэн. Тэгээ одоо энэ удаа жишээлбэл бид нөгөө үр дүнгээ бичиж байгаа юм тэр. За одоо бидний хийсэн төсөл бол аймгийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2% нэмэгдүүлэхээр байна.
Гэт ингээд төчнээ ажлын байр бий болно тий. За ингээд бүх юмыг ингээд нарийн тооцож ингэж гаргаж өгдөг. За ингээд нөгөө зургийн ажлууд байгаа. Байр зүүн зураг. За энэ бол мэрэгжлийн байгууллага хийдэг. Art construction одоо манайхтай гэрээтэй тэд нэр энэ зургуудыг ингээд хийгээд явсан. За энэ харагдах байдал нь энэ чинь 20 га газар дээр бид нар төлөлт хийсэн гэсэн үг. Тэгвэл энэ дээр нэг ийм сони юм байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн дээр болохоор зэрэг нэг гагийн үнэлгээ гэж байдаг байхгүй. Гэтэл хэзээ ч тэр юу барьдаг. Тэгэхээр нөгөө ийм сонин тохиролцооны маягаар явдаг. Гэхдээ яг энэ зах зээлийн орчинд амьдрах гэж байгаа хүмүүс чинь бид нар бас тодорхой хэмжээгээр буулт хийн штэ. Ер нь ихэвчлэн буулт маш их хийж ижил энэ төслүүдийг ингэж явуулдаг юм байна. Тэгээ ингээ үүрэг функц төлөлтүүд хуваарлна. Тэгээ бүр нарийн нөгөө ингээд байшинлуугаар. Одоо энэ үзэсгэлэн худалдааны барилга ба шүү дээ. Хідэн давхар байх юм, хаана юу байх юм ингээд бүр нарийн төлөлтүүд ингэж орж ирдэг. Тэгээ энэ чинь зураг нь их чинь л ийм нэлээд зузаан юм байгаа шүү дээ. Тусдаа ингээ хэвлэгдсэн тийм. Нөгөө иж бүртэл тодорчоо ордог. Тэгээ агуулгын барилгууд нь ямар байх юм ингээд машин механизмын бүх тооцоонууд хийгдэнэ. Тоног төхөөрөмж. Тэгээ одоо энэ бас зүгээр байхгүй энэ чинь нөгөө 20 га доторх нөгөө замын холболтууд нь ямар байх юм, ямар хэмжээтэй байх юм, тий ачаа урсгал нь ямар байх юм ингээд бүх нарийн тооцоонуудыг хийдэг юм аа. Тэгээ инженерийн дэд бүтцэн энэ аягүй чухал. Одоо сая их чинь бид нар энэ дээр нөгөөд чинь бид нар ингээд тооцоолоод төчнөө хэмжээний цахилгаан хэрэгтэй байна. Тэнгуут бид нар ч одоо энэ зүүн бүсийн цахилгаан намжуулах шүлжид очиж уулзаж тий бид нарт ийм орон зай гаргаж өгөөч гэдэг ингээд бүх юм хилцэл болдог байхгүй. Тэгж зөвшөөрөл авч иж нөгөөдөл чинь за эдний төслийг одоо цахилгаанаар хангах болцоотой гэсэн ийм эцсийн дүгнэлтээ гаргаж өгдөг. Тэгэхээр нөгөө яг энэ тэзүүгийн хамгийн хэцүү ажил нь юу гэхээр зэрэг тэр хилцүүлэг хийх, хийсэн ажлаа ойлгуулах, техникийн нөхцөл авах гэдэг бол за бараг л ер нь урлаг та. Тэгээ одоо усан хангамж ариутгал дотор яг адилхан. Энд чинь нөгөө үйлдвэрийн бохир гардаг учраас тусгай одоо нөгөө боловсруулалт хийгдэнэ. Ахуйн бохир гарна. Ахуйх нь үйлдвэрийнхаасаа тусдаа байх хэрэгтэй. Тэгээд ингээд нөгөө яг манай стандарт чи их төвхтэй л дээ. Тэгээ холбоо мэдээллийн сувгчлуудыг тэгээ эдгээр чинь дандаа уул нь эдгээр дандаа манай инженерүүд хийдэг учраас нөгөө инженерүүд нь хийгээ сурцсан. Тэр нь дандаа ингээд дүрм журмаар зохицуулагч учраас энэ стандартын дагуу бүх юм явчихдаг. Тэгээ ингээд хөрөнгө оруулалт байгаа. Хөрөнгө оруулалт муу адилхан одоо эн чинь нэгж талбай нөгөө юу чинь Улаанбаатараас хэр зайтай байгаас хамаарат коэффициентээр хөгжүүлээд ингээд явчихдаг. Тэгээ энэ бол юунууд ингээ гарчдгийг. Тэгээ нийт хөрөнгө оруулалт. Тэгээ 1 м квадрат ингээд одоо энэ санхүүгийн шинжилгээгээр нийтдээ 87 тэрбум төгрөг хэрэгтэй гээл. Тэгээ энэ одоо санхүүгийн шинжилгээ, мэдрэмжийн шинжилгээ гэдэг ийм одоо хуульчдад бол нэг жоохон сонирхолгүй байж магадгүй. Тий. Тэгээ одоо энэ нөгөө зохион байгуулалт та нар яаж хийх ёстой юм гэдгийг бүгдийг ингээ зааж өгдөг. За та нар ер нь энэ төр үйлчлэлийн түншлийг ашиглаач гэдэг юм уу те. За ингийн тулд хааш нааш нь юу хийх юм гээд их нарийн хийсэн байгаа. Тэр нь одоо ингээд нөгөө ямар бүтэц зохион байгуулалттай явах юм те. Тэгээ энэ бүгдийг гаргаж өгөхгүй болохгүй л те. Тэгээ үе шат байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ төсөл маань ингээд дүгнэлт одоо эцсийн юмнууд маань. Тэгэхээр хамгийн гол дүгнэлт юу гэдэг вэ гэхээр цаашид энэ төслийг жишг зургийг үндэслээд зураг төс боловсруулах ёстой шүү. Заавалчгүй чих ёстой. Энийг нөгөө эцсийн гэж ойлгоод байдаг байхгүй. Дараа яг ямар ажил хийх ёстой гэдгийг зааж өгөхгүй болдгоо юм байна. Тэгээ эн чинь бүгдээрээ одоо салбарын одоо яамны шинжлэх ухааны технологийн зөвлөл, тэгээ аймаг орон нутаг оролцогч талууд дээр хилцүүлээд, тэгээ аймгийн шинжлэх ухааны технологийн зөвлөл, барилга хөгжлийн төвийн мэрэгжлийн зөвлөл, тэгээ энэ лүү чинь юу орно? Магадлал орно. Тэгээ магадлал чинь сар гаруй бол одоо бидний хийсэн ажлыг чинь мэддэхгүй шүү дээ. Юунаас барилга хөгжлийн төвөөс томилчдаг. Бид нар материалаа өгдөг. Тэгээ хөндлөнгийн аудит хийж гин гэсэн үг байхгүй. Хийсэн тооцоол, шийдэл нь юу байгаа, юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа. Энэ болохгүй нь бол буцаадаг. За энэ хэсгийг ингэж засаа. Тэгээ ингээд явсаар байгаад хамгийн сүүлд нь нэг
ингээд яадаг юм. Яг бид нар энэ төсөл хэрэгжүүлэх нэгжил гэдгийг энэ боржхон корпорац байгуулчих зүгээр байна. Энэ нь болохоор зэрэг тэр нөгөө төрийн болон орон нутгийн өмчийн юм дээр заалт байгаа шүү дээ. Тий. Тэрийг үндэслэл хийсэн. Тэрнээс одоо юу гэдгийг өнөөдөр байгаа хууль эрх зүйн орчин дээр санал болгоно гэхээс өөр юм санал болцоог орон нутаг төрийн өмчийн компани байгуулах болио гэдэг бодлогыг одоо шил бид энэ дээр оруулж чадахгүй шүү дээ. Яг эрх зүйгээ бариад өнөөгийн эрх зүй юу гэж хэлж байгаа тэрнгээр нь л явж байгаа. Тэгээ энэ дээр тий ерөнхийдөө ингэж дуусч байгаа. Яг нь энэс цааш бол яг нөө 3D анимашн энэ төр гэдээ байгаа л да. Гэхдээ тэр чинь амар том файл учраас би чамраа явуулж чадаагүй. Хүсвэл яг нь компьютер дээр байгаа. Гэхдээ тэр нэг шаардлага. За тийм тэгээд нөгөө машин яваад өөрсдөө дээгүүр нь ингэж нөгөө талбай дээгүүрээ нисээл тэр нэг тиймэрхүү юм хийж өгдөө. За ингээ миний хувьд бол тос